Esta doctora mongola se adentra sola en la naturaleza para visitar 2 veces al mes a los pastores nómadas de renos en la taiga. Тайгандаа ирэхээр их сайхан байдаг, сэтгэл хангалуун байдаг, аз жаргалтай байдаг. Энд болохоор ямар ч сүлжээ байхгүй, одоо интернет ашиглахгүй бол сүлжээ байхгүй, утас дуурахгүй. Тэгээд нэг л цаана хамгаалан сайхан байдаг, бүр хоноод баймаар байдаг. La doctora Shuren Tsetsek está familiarizada con la vida nómada. болохоор одоо нөгөө малчин айл төрж өссөн болохоор хөдөө амьдрахад надад ерөөсөө хэцүү байгаагүй. Тэгээд аав ээж ингээд заавал боловсралтай болох ёстой, ингээд мэрэгжилтэй болох ёстой гэд тэгсэн учраас за багийн юмч болчвол би магадгүй бас ингээд хөдөө амьдраад байж болох юм байна гэсэн. Los pastores de la tribu Satán se desplazan al menos 4 veces al año cuando el calor es intenso para su ganado. Se alimentan de leche y queso de reno sin sacrificarlos. Son una comunidad envejecida en riesgo de desaparecer. Las visitas regulares de Shuren Tsetsek los mantienen saludables. Дэмжлэг бол чухал. Ингэж дэмжиж байгаа үндсэндээ энэ тухайн хүмүүс маань нөгөө өв соёлоо хадгалаад эндээ ингээд удаан оршин тогтнох боломжийг бүрдүүлж байгаа дэмжлэг нь гэж би. Бага юм чарна гэдэг хамгийн чухал юм. Цар болгон гэрэл бид нэргүүцэж хэлдэг. Shuren Tsetsek cree que el modo de vida de los pastores de renos sí tiene futuro.